За бүгдээ юу яцгаан Dream PSD та бүхэнд энэ удаа Photoshop дээр хэрхэн одоо энэ зургийг хийх талаар хичээл орох гэж байна. За тэгэхээр та нар бодож байгаа ягаад ойрхон бас хичээл ороод байна гэж бодож байгаа. Яг надад бас жоохон чөлөө зав жоохон гарч байна. Тэгээд боломж байгаа дээрээ та бүхэнд жоохон хичээлээр бөмбөгдөе гэж бодож байна. За тэгээд хэдүүлээ эхэлцгээе. За тэгээд энэ хичээлийн гол онцлог нь болохоор та бүхэн өөрийнхөө одоо сэтгэх одоо чадвар за тэгээд мөн хоёр зургийг ашиглаад яаж одоо ийм зургийг талаар хичээл орох гэж байна. За тэгэхээр би танд туршилтын журмаар доод талд одоо энэ бичлэгний доор талд татгаар тавьсан байгаа. За мөн блог руу орж татсан ч болно. За тэгээд хэдүүлээ эхэлцгээе. За тэгээд зураг аюуны түрүүнд Ctrl O гэд одоо file open гэд хоёр зураг оруулж ирнэ. За тэгээд таны зураг мэдээж эхлэхдээ нэг иймэрхүү байдалтай харагдана. За тэгээд хэрвээ Photoshop CS5-аас за миний бодлоор дээшээ байгаа бол сайн мэдгүй тэгээд энэ Quick Selection Tool энэ байгаа бол одоо зураг хэдүүлээ шууд ингээд явах болно. За тэгэхээр нэг асуудал нь болохоор хэдүүлээ энэ Dashins-ны энд одоо юу ч харахгүй байна. Нэг асуудал нь болохоор за тэгээд тэр нь л асуудалтай байгаа. Тийм учраас хамгийн гол нь яг ингэ явж байхдаа хэдүүлээ яг ингээд санаандгүйгээр одоо ийм за энэ зүгөө сайн яаж байлаа. Тэгээд санаандгүйгээр одоо жишээ нь ийм бүтэн байдалтай ч авах юм уу нэг тийм болно. За тэгээд хэдүүлээ юуны төрөнд энэ hue saturation энэ ингээд тэгээд hue saturation гэдэг энийг дар. За тэгээд энийг нэг бараг цагааны хасаг 39 болгоод за тэгээд одоо selection хийх юм бол хэдүүлэнд нь хамаагүй амар байгааг харж байгаа. За одоо хамаагүй татаж болохгүй бас тэгэх юм бол жоохон асуудалтай болж эхэлнэ. Тийм учраас болгоомжтой. За ингээд хитрээд гарчих юм бол аалт товчод дарж байгаа. Тэгэх юм бол энэ брошийн хэсэг дээр чи хасах болж байгааг харж байгаа. Ингээ хасах. За тэгэхээр энэ ингээд одоо хасаад ийм болно гэсэн үг. За тэгээд за дууссан бол selection хийж дууссан болвол Ctrl C гэж дараад дараа нь Ctrl V гэж дарна. C-г хажуудах V. За тэгээд hue saturation унтраагаад за тэгээд яг нөгөө delete гээд та нарыг мэдэх бах. За тэгээд ийм болгоно. За тэгээ өөрөөрөө орцгоё хэдүүлээ. За тэгээ эхлээ юуны дөрөв Ctrl A C. За тэгээ Ctrl V. За тэгээ Ctrl T-гээ дараад багасгаад дахиад багасгаад за тэгээд ер нь хэдүүлээ нэг бараг цагаар нэг өрөөний баримжаатай аваад хүнээ. За нэг энэ хавцаа ч юм уу да. За нэг ингээд жоохон багасах юм шиг байна. За нэг ингээд яг болно да. Яг ус ингээд тосч байна, гэрэл тосч байна, сүвдэрлсэн байна. За тэгээд хэдүүлээ окей. За тэгээд энэний дараа хэдүүлээ одоо мэдээж өнгийн засах хэрэгтэй. Тэгээд жоохон ишээ болгоё. За тэгээд өнгийн засах хэрэгтэй. За энэ төрөнд ялгаж салгахын тулд хэдүүлээ модель. За тэгээд модель filter blur Gaussian blur. За тэгээд энийгээ барагцаагаар нэг хэдүүлээ жоохон edge-ийн жоохон нэг сарниулах юутайгаар нэг аваадах. Тэгэхээр нэг 0.2 биш ээ нэг 5 тайл. За 3 таахт болох байх. За тэгээ окей. За инхээр нэг сүртэй нэг тийм байхгүй. Зүгээр яг нэг тодорхой хэмжээнд нэг харагдах байдалтай. За яг энийг хэрэглэхгүй ч байсан болно. Хэрвээ нэг жоохон энэ хэсгийн жоохон тэгж харагдуулах хүсэж байгаа бол. За тэгээд энэний дараа хэдүүлээ өнгийн одоо тохируулцгаая. За тэгээд filter за hue ер нь ямар нэгэн өнгө тохируулахад ер нь энийг ашигласан дээр за тэгээд saturation хэдүүлээ хасах 60-аар өгчий. За ингэхээр өнгө нь одоо яг ингээд зогцож эхэлж байгаа харж байгаа. Тэгээд энтэйгээ зогцох юм уу? За нэг юм байдалтай. За энийгээ дахиад нэг хуулъя. Одоо жоохон энэ сүнс гэж бодъё л доо хэдүүлээ. За тэгээд хэдүүлээ энийг ghost хэсгийг болгож үзье. За тэгээд сүнс нь одоо мэдээж нэг тийм туяа маягтай зүйл засруулдаг. Тийм учраас тэгж л бодож байна. Ер нь хүмүүс ярьж байгаагаар бол за тэгээ энийг нэг хэдүүлээ 15-аар авцгаая. За тэгээ энийг screen дээр тааруулаад өгчээ.
За ингэхээр одоо сүнсний одоо гол юм гарч ирж байна. Тэгээд хэдүүлээ нэгэ за нэг 30% таа байвал яаж байна? За болж байна. За тэгээд 30%-аар яг энийг өөрөө ингэ байлгах чагаар. За тэгээд одоо хэдүүлээ хүсвэл та сүүдэр гэж болно доод талд нь. Яг уу энийг хийх маш амархан зүгээр модельо хуулаад тэгээд image fill in there black окей. Аашлаар энийг хэдүүлээ итгэжүүлэх хэрэгтэй. Контролоо дараад энэ дээрээ дарна. За тэгээд түрүүний адилаар филээ дараа. За тэг окей. За ингэхээр ингээд манай эмэгтэй ингээд энэ дээр юм болчихж байгаа. За тэгээд түрүүний gaussian blur өгөөд тэгээд ер нь баг болох бах та. За нэг юм байдалтай. Тэгтээ нэгт энэ дээр яг та сүүдэр хийсэнгөө гэж бодож байгаа ч зүгээр би та хүн тайлбарлах гэж байна. За тэгэхээр нэгт гэрэлний тусгалны байдлаар бол сүүдэр жоохон цаахан талд тусах байна. Тийм учраас доод талд сүүдэр тусахгүй гэсэн үг. За тэгэхээр дараачих нь болохоор нэгт энэ сүнсэн сүүдэр байдгүй. За нэг юм л энэ да. За тэгээ одоо хэдүүлээ жоохон өнгөний ууцмал за нэг иймэрхүү байдлаа хийцгээе. За тэгээд хэдүүлээ өнгөө өгөхөө. За фото фильтр. За тэгээд за жоохон муу ёрын одоо нэг тиймэрхүү өнгийн өгцгөө. За тэгээд хэдүүлээ жоохон энийг нэг засаад за нэг иймэрхүү хахт болно. За одоо жоохон контраст нэмж өгье. Хэдүүлээ corpus мэддгээрээ corpus ашиглая. За гэрлийн нөгөө жоохон сүүдрийн контрастын жоохон доош буулгаж өгөөд муулаан чаналын жоохон доошогоо. За тэгээд ногоон чаналын жоохон дээшгээ. За тэгээд жоохон сүүдэр тал руу. За нэг иймэрхүү болно. За тэгээ өмнөх төр ямар ч байсныг харцгаая. За нэг иймэрхүү л байна да. Өмнөх нь контраст зарим нэг энгийн зүйлсүүдийг хийсэн байна. За тэгээд одоо хэдүүлээ энэ дээр жоохон контраст энэ байна. За тэгээд энийг ингэж өгөөд заавал. За тэгээ өсөх юм бол өмнөх хичээл дээр байсан paint oil effect гэхээр за нэг энийг чиргэлсэн болно хамаагүй зүгээр шууд эцэст нь тултал аваад тэгтээ та бүхэн санаж байгаах юуны дөрөнд хэдүүлээ нэгийг дахиж хуулдаг. За тэгээд filter oil за тэгээд нэмээд багсгаад тэгээд нэмээд тэгээ багсгана. За тэгэхээр энэ дээр жоох асуудалтай болж эхэлж байгаа. Ер нь нэг жоохон тиймэрхүү. Амар зарлцсан. Гэхдээ энэний гол одоо зорилго нь болохоор хэдүүлээ дайшинз нь их гоё болоод ирсэн байгаа харж байгаа. Тийм учраас хэдүүлээ энэ дайшинз дээр авч байгаа. За тэгээ хэдүүлээ дээр нь гаргаад аалтаа дараад за тэгээд муу адил брош аваад ер нь иймэрхүү арга барилуудыг ямар нэгэн гоё юм силк одоо торг маягтай болохыг гэж бодож байгаа бол ер нь энэ аргыг ер нь хэрэглэсэн дээр за одоо харж байгаа ингээд за одоо хэдүүлээ жоохон томруулъя. Ер нь нэг болгоомжтойхан энийг хэдүүлээ ашиглах хэрэгтэй. За нэг энэ авцаа. За хөлний хэсгийг анхаарах хэрэгтэй. Хэдүүлээ бас жоохон гэсэн нэг юмыг нь бас жоохон зөв хийх хэрэгтэй. Тэгээд за нэг энэ авцаа байх шиг байна. Заавал. За одоо хитрхи хуурамч болоод гарч байгаа. Тийм ч зүгээр хэдүүлээ offset-ийг жоохон багасгаад өгчээ. Энэ зүгээр асуудалгүй зүгээр жоохон багасгаад өгчээ. За ингээд хийж болно. Гэхдээ би энэ өмнөх дээр нэг хийгээгүй энийг зүгээр тэр зэрэг нэрхцэн. За энэ дээр нь одоо өмнөх арай дээр яг нэг гайгүй. Гэхдээ таны л сонголт. За тэгээд жоохон нэг bokeh хийж өгсөн байгаа нэг одоо focus дах байдлыг. За тэгэхээр хэдүүлээ Ctrl Shift ингээд за тэгээд filter blur тэгээд lens blur. За энэ дээр хэдүүлээ харцгаая. За миний бодлоо жоохон багасгаад. За тэгээд ер нь контрастын байдлыг нэг иймэрхүү байдалтай. За тэгээ окей. За тэгээд
Хэдүүлээ маск үсгэе. Зөв цагаан маск. Хэрэв харыг үсгэхийг хүсэж байгаа бол аалтаа дараад гэдэг мэдж байгаа. За тэгээд цагаан эсрэг хар учраас хар дээр тааруулаад брош аваад эмхтэйгээ буруу брош сонгоцсон байна. За энийг өөрөө хэдүүлээ. Гэхдээ нэг онцгой арга нь болохоор ийм арга байдаг. Хэдүүлээ шууд энэний одоо сонгож аваад Left-ийн delete энэ дээр хийчих болно. Нэг ийм л арга байна. За тэгээд мэдээж хүсэж байгаа бол бусад хэсгийг жоохон багасгаж өгөөд жоохон доогуур нь хасч өгөөд жоохон өөрөө контрастуулаад за яг би та бүхэн зөв арга барилыг шууд зааж өгч байна. Тэгээд жоохон та нараа өөрсдөө тэгээд тодорхой хэмжээгээр контрастаад явах бах. За тэгээд өнөөдөр хичээл энэ төрөйд өндөрлөлөө. Тэгээд та бүхэн таалагдсан байх. Энэ арга барил тэгээд маш энгийн. Ерөөсө 2хан зураг ороод тэгээд энгийн нэг сонирхолтой фото эффект одоо фото manipulation-ыг одоо хийж ингэж дууслаа. За тэгээд YouTube channel, за тэгээд Facebook, Twitter, за тэгээд дагах юм байл тэгээд дагараа. За тэгээд дараагийн хичээл хүртэл түр баяртай.